Donald Trump Jeffrey Epstein-ий жигсаалт дотор байгаа Jeffrey Epstein-ий арлуу явж исэн бас гэмт хэрэгтэн. А тийм учраас Jeffrey Epstein-ий тэр нууц мэдээлэл нь өнөөдөр хүртэл задраагүй шүү. Сайхан өдрөө өнгөрүүлээрэ Donald J. Trump. Wow. Тэгээ миний нүднэр ингээд энэ постууд ингээд урсаад байгаа хгүй. Тэгээ би oh my god. Bros, please no. Андуута болооч. Тэгээ we love you both so much. Яг Kanye миний зүрхэнд байсан юмыг өгүүлбэр болголоо. Тэгээ андуута болооч. Хоёул би хайртай штэ. Цагаан ордон дотор юу болоод байна? Өчтөр шүн би ингээд 50 унтж явахдаа амар сонин шээс хүрч байсан. За тэгээ би 0 ороод бие засаж агаад ингээ уцаа шалгаад тэгээ бацаа харж исэн байхгүй юу? Tesla-гийн хувьцааг төрүүлээ харсан. Тэгээ миний нүдэнд юу харагдсан бэ гэх юм бол Tesla-гийн хувьцаа $330-аас $280 руу унтсан байгаа хгүй. Тэгээ би бурхан минь юу болоод байгаа юм бэ? Тэгэл ингээл oh shit. Тэгээ бусад хувьцаануудыг харж байгаа хгүй. Бусад хувьцаанууд нь ногоон хിവэрээ эсвэл хөдлөөгүй. Ганцхан Tesla авсан. Тэгээд би сандарч байгаа. Oh my god. Хин нэг нь Elon Musk-ыг биелүүн халтцсан, гимтсэн, осолд орцсон, эсвэл бүр амар нас орцсон, үхсэн, алуулсан байж магадгүй гэж бодсон чинь. Тэгээ би сандраад Twitter, YouTube руу орсон чинь юу харсан бэ гэх юм бол аимшигтай юм харж байгаа хгүй. За тэгээ өчтөр шүн юу болсон бэ гэх юм бол таад үзүүлээ. За энэ чартыг би харж ийсэн. Tesla-гийн хувьцааны хаш бам чулуу шиг нав сунж байгаа хгүй. Гэхдээ одоо буцаага 300 хэд лөө хүрсэн байгаа. Тийм учраас бидүүлээ тайвшрыг. Тэгээд би юу исэн бэ гэх юм бол Tesla-гийн хувьцаа нэмж авсан шүү. За одоо тэр боссон явдлаа буцаагаад орчих. Тэгээ цагаан ордон дотор юу болсон бэ гэх юм бол Elon Musk, Donald Trump хоорондоо хэрэлдээд алдцаад боромтсон байлаа. За хэрүүлийн маргаан юу юм бэ гэх юм бол та харж байна. Elon Musk goes scorched earth бүр ингээ талбай нутаг тосхон хотоо ингээ шатааж байгаа. Тэгээ нэмээд юу хэлсэн бэ гэх юм бол Donald Trump эдийн засгийн хямралыг үүсгэж байгаа тариф марифаараа нэмээд ер нь бол Donald Trump огцрох хөстө хүртэл ярьсан байна. Огцрох ер нь хэдүүлэн мэдж байгаа амархан. За Trump just took his public feud with Musk to a new level, going after his money. Тэгээд Donald Trump юу хэлсэн бэ гэх юм бол тэгвэл энэ SpaceX дээр гэрээ Tesla дээр янз бүрийн татвараас дэмжлэг өгж байгаа юмнууд бүгдийг болчих л та гих мэт шиг нэрсэн. Ямар амар шүн байлаа. Би миний бүр зүрх тий баг харвахаа шахсан шүү. За. Тэгээ ер нь бол ингэж эхэлсэн юм. Тий. Elon Musk би өмнө ингээ ярьж исэн ягаад засгийн газарт орлоод эхэлсэн бэ? Ягаад засгийн газрыг дэмжиж эхэлсэн бэ гэх юм бол энэ зарлуудыг багасгах ёстой. DOGE, Department of Government Efficiency тий зарлуудыг хэмнээ тий татварын орлого оновчтой зарцуулъя, авилга мавилга энэ төрөйг болио. За. Тэгээд money DOGE has saved the government тий DOGE тий агентлаг хэмсэн мөнгийг Трампын шин хуулийн төсөл бүр зүгээр ингээ будаа олгож байгаа гэсэн постууд тавьж байгаа. It more than defeats all the cost savings achieved by the Doge team at great personal cost and risk. BM нас хөрөнгө нэр хүндээ эрсдэл оруулаад энэ хэмнэлтийг гаргасан хэрнээ тий Republican нам дэвшүүлж байгаа тэр хуулийн төсөл маань миний ажлыг тэр чигтээ субботник болгож байгаа юм байна. Тэрэн дээр бүр тий төвчээр алдсан. Тэгээд Трамп руу баг зэрэг ингээ дайраад эхэлсэн. Юу юм бэ гэх юм бол where is this guy today? Ийм tweet гаргаж ирсэн хүн хайчдсан бэ? Окей, за тэгээд юу бичсэн байсан бэ гэх юм бол Donald Trump өөрөө тий тэнцвэртэй төсөв хэрэгтэй штэ. Тий? Ягаад зээлийн үрийн хязгаарыг дээшлүүлж байгаа юм бэ? Үртэй төсөв баталсан гишүүдүүд огцрох ёстой. Joe Biden ягаад манай улсын үрийг ингээд хязгааргүй өсгöd байгаа юм бэ? Манай засгийн газрын үр $10 их найд төрсөн. Жил болгон $1 нэмэгдэж байгаа. Манай улс дампуурах гэдэг штэ. Бүх Donald Trump-ийн өмнө гаргаж исэн Joe Biden-ыг шүүмжилж исэн, Obama-г шүүмжилж исэн бүх твитүүдийг гаргаад тэгээд ер нь бол энэ алдсан маргаан бүл олон нийтийн өмнө энэ хоёр ерөөхдөө алцаад эхэлсэн. За тэгээд дундуур доолж энийг үзэх юм бол миний траума буцаагаад сэтэрч баха. За харж сонсцгоо. But if they picked him, I would have won Pennsylvania. I won it by a lot. But I'm very disappointed because
Elon Musk байна уу, байхгүй байсан уу? Би Pennsylvania мужийг хожих байсан. Би энэ сонгуулийг угаасаа ялах байсан юм аа гэж ярьж байгаа. Энэ дээр би байр суурь Трамптай нэг биш. Elon Musk Twitter-ыг худалдаж аваад тийм ээ 300 сая доллар санхүүжилт намда өгөөд Donald Trump өгөөд тэгээ хамаг хүчээ Elon Musk Donald Trump-ийн араас нь тавьсан шүү дээ. Тийм учраас энэ жоон худлаа. Elon knew the inner workings of this bill better than almost anybody sitting here, better than you people. He knew everything about it. Тэгээ Elon тий миний өргөнд дэвшүүлж байгаа энэ хуулийн төсөв та нараас илүү мэдж байгаа. Энэ өрөөнд дотор сууж байгаа хүмүүсийн баг хамгийн сайн мэддэг хүн хин байсан байх юм бол Elon. No problem with it. All of a sudden he had a problem. And he only developed the problem when he found out that we're going to have to cut the EV mandate because that's billions and billions of dollars. And it really is unfair. We want to have cars of all types. Electric, we want to have electric. За энэ дээр бас Donald Trump худлаа ярьж байна. За гэхдээ яаж худлаа ярьж байна гэх юм бол за тэгээ Elon бол зүгээр байсан. Хизээ Elon уурлаад тэгээ надтай гомдож эхэлсэн бэ гэвэл бид нэр төсөв дотор цахилгаан машин Tesla машиныг бүх цахилгаан машиныг дэмжих тэр $7,000 татаас өгдөг дэмжлэгийг бид нэр хасаад эхэлсэн чи Elon надаа гомдож эхэлсэн юм аа. Үгүй. Elon Musk ерөөхдөө өнгөрсөн 4-8 жилийн хугацаанд юу хэлж ирсэн бэ гэх юм бол энэ татаас авч байгаа мөнгө надаа хэрэггүй. Энийг хассан ч болно. Тэ? Тэгээд Donald Trump-аас өөрөө юу хэлж ирсэн бэ гэх юм бол Elon Musk амар гайхалтай. Надаас нэг ч юм асуугаагүй, надаас нэг ч мөнгө гуйгаагүй. Хэрнээ манай намыг ингээд дэмжсэн гэх мэт шин. За энэ дээр бас нэг юм хэлчихье заяа. Elon Musk тэ Kamala Harris ерөнхийлөгч болох байсан бол арчсан нам Elon Musk-ыг будаа болох байсан. Шоронд хийх байсан. Компаниудын хөрөнгүүд ингээд задаад алах байсан. Окей? Тийм учраас Elon Musk дан одоо Америк улсыг аврахын төлөө энэ бүх үйлдэлийг хийгээгүй. Өөрийнхөө амнасаа аврах, өөрийнхөө компани, өөрийнхөө хөрөнгө оруулагч нараа бүх юма аврах гэж бүх хүчээ Трампын ард тавьсан. Энэ бол үнэн. Гэхдээ Трамп хэлж байгаа юм бас жоох худлаа. We want to have a gasoline combustion. We want to have different. We want to have hybrids. We want to have all. We want to be able to sell everything. And when that was cut, and Congress wanted to cut it, it became a little bit different. And тэгээд бид нар бүх машинуудыг хармаар байна шүү дээ. Ганцхан цахилгаан машин дэмжих ёсгүй энэ Elon Musk зөндөө хэлж. За тэгээд их хурлын гишүүд бас энэ EV батарейтай машиныг ингээд хасмаар байгаа гих мэт шин. Тэгээд Elon Musk жоохон уурлаад эхэлсэн. Надад гомдож эхэлсэн. Урууж эхэлсэн. I understand that, but he knew every aspect of this bill. He knew it better than almost anybody, and he never had a problem until right after he left. And if you saw the statements he made about me, which I'm sure you can get very easily, it's very fresh on tape. He said the most beautiful things about me. Тэгэл ерөөхдөө Elon Musk хэлсэн юмнуудыг харж л та. Саяхан миний тухай амар гой юм ярьсан чи одоо намайг шүмжлээд дайраад эхэлж байна. Elon Musk гомдсон. Donald Trump гомдсон. Дэлхийн одоо баг хамгийн том эготой хоёр хүн гомдсон. Дэлхийн хамгийн баян хүн, дэлхийн хамгийн нөлөөтэй хүчтэй хүн хоорондоо одоо гомдож эхэлсэн. He hasn't said bad about me personally, but I'm sure that'll be next. But тэгээд намайг хувь хүний зүгээс надлуу дайралт хийгээгүй. Тэгтээ удахгүй надлуу дайрч эхлэх баха. I'm very disappointed in Elon. I've helped Elon a lot. Би бол амар disappointed байна. Би бол тэг гомдож байна. Тэгээ би Elon зөндөө туссан. Mr. President, I just want to clarify, did he raise any of these concerns? Шүү. Чи маргааш өглөө юу хийх? Таач. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ түл. Тэгээ 30 настай хөвцсөн юм бол заяа. Хүү, шгүүдээ талтаа орчлоо. 20 жил нараа тэтгэвдэх юм. Хүү. Ямар сонсож байна? Солиод байгаа зү. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оруулалт хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгөөс салж чадсан. Тэ? Энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу уншигчтай золохгүй. Never again. Чек адилхан юм өвчнгөөс салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Эний талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эзэн эргээд уулзъя. За,
Тэгээ Elon was wearing thin. Ерөөхдөө Elon-ы төвчээр нь дуустал өгчээсэн. За тийм учраас би Elon-ыг за зодог тайлаа. Буцаагаад хувийн хвшлөө яваа. За тэгээ би Elon-ы цахилгаан машины дэмжлэгийг ингээд тэ болуулсан, хассан. Тэ. Тэгсэн чинь Elon солиороод эхэлсэн. За тэгээ Elon ямар хариу өгсөн бэ гэх юм бол such an obvious lie. So sad. Бараг Trump шиг бичиж штэ. Ямар худал юм ярьж байгаа юм бэ? Би бол амар sad байна. За. Тэг ингээд дуусаагүй. Дараа нь Elon юу хэлсэн бэ гэх юм бол it is time to create a new political party that actually represent 80% in the middle. Шин нам үүсгэх ёстой юм биш үү? Гэт судалгаа өөрийнхөө X page дээр тавьсан. Та ингэ харж байгаа юм бол 4,500,000 одоо бараг 6 сая хүн энэ дээр саналаа өгсөн байгаа. 80% нь yes гэж байгаа байхгүй юу? За, энэ дээр зогсоогүй. Тэгээд Trump хариу барьж байгаа. Тэ. Elon урвсандаа би нэг уурлахгүй байна. Гэхдээ урах байсан бол хэдэн сарын өмнө урах байсан биш үү? Тэ? Миний одоо энэ их хурл дотор ингээд дэвшүүлж байгаа, танилцуулж байгаа төсөл маань гайхалтай төсөл. Тэ? Маш их зардал хасж байгаа. 1.6 ихнэ долларыг хасж байгаа. Маш их татварыг буулгаж байгаа. За тэгээ энэ хуулийн төсөл тэ амжилттай болохгүй юм бол татвар 68%-аар нэмэгдэнэ. Тэгээ энэс илүү амжилттай юм болно. Би энэ гамшигыг бүтээгээгүй. Энэ миний алдаа биш ээ. Би энэ гамшигыг засах гэж ирсэн байгаа. Тэ? Энэ замаар явж иж манай улс буцаагаад гоё болно. Make America Great Again. Тэгээ Elon-ы үнцэг юу юм бэ гэх юм бол би хамаг амнаас мөнгө хөрөнгө бүгднийг тавьсан компани тавьсан. Хэрнээ миний энэ хэмнэлтийг тэ хөдөлгөхгүй байна. Миний хөдөлмөрийг үнцэнгүү болгож байна, нулимж байна. Donald Trump-ийн гомдж байгаа үнцэг юу юм бэ гэх юм бол ямар амар урвдаг гар юм бэ? Би боломжтой бүх юм хийж штэ. Энэ төсөв, энэ шинэ хуулийн төсөл маань төгс биш хэрнээ тэ хамгийн том амжилт гарах боломжтой нөхцөл байдал энэ штэ. Их хурлыг энэ банд мэддгүй юм уу? Сенатыг мэддгүй юм уу гэсэн өнцгөөс гомдж байгаа хгүй. За, тэгээ болоогүй. Тэгээд the easiest way to save money in our budget мог хэмдэх хамгийн амархан шийдэл юу юм бэ гэх юм бол тэрбум доллар тэ яаж хэмнэх боломжтой юм бэ гэх юм бол Elon Musk-ийн манай засгийн газар авж байгаа SpaceX, Tesla, Neuralink гэх мэт шин компаниудын татварын дэмжлэг бүгдийг хасч л та. Тэгэх юм бол биднээс тэрбум доллар хэмжинэ. Тэ. За би юу гайхчихсан бэ гэх юм бол Joe Biden ягаад энэ Elon Musk өгж байгаа мөнгийг аль хэдийн хасаагүй юм бэ гэд дараагийн борон гарч байгаа хгүй. За тэгсэн чинь за ерөнхийдөө хэлж байгаа үгнөөсөө болоод би өөрөө засгийн газрын гэрээгээ цуцлая. SpaceX миний компани одоо Dragon гэсэн одоо тэр ISS Space Station-аас хүмүүсийг зөөдөг, авардаг бид нар үйлдвэрлэхээ засгийн газарт өгөхөө боллоо. Би чамтай муудсан. Би чамаас салъя. За. Тэгээд бүр хамгийн аимшигтай юм байх юм бол за time to drop the really big bomb. Тэ хамгийн том бөмбөг одоо шитгэхээс өөр аргагүй болчлоо. Donald Trump бол Jeffrey Epstein-ийг жигсаалтан дотор орцсон байгаа. Jeffrey Epstein хин бэ гэх юм бол амар бузар гар тагнуулын албатай ажиллаж исэн. Тэгээд насан туршаагүй эмэгтэйчүүдийг өөрийнхөө арал дээр авчираад тэнд Bill Clinton, Bill Gates янз бүрийн бузар хүмүүс тэндээ ингээд шаудаад явдаг байсан байхгүй. Тэгээд юу хэлж исэн бэ гэх юм бол Donald Trump Jeffrey Epstein-ийн жигсаалт дотор байгаа Jeffrey Epstein-ийн арал руу явж исэн бас гэмт хэрэгтэн. Тийм учраас Jeffrey Epstein-ийн тэр нууц мэдээлэл нь өнөөдөр хүртэл задраагүй шүү. Сайхан өдрөө өнгөрүүлээрэ Donald J. Trump. Тэгээ миний нүдэн дээр ингээд энэ постууд ингээд урсаад байгаа хгүй. Тэгээ би oh my god. Тэгээд Anchorman гэсэн кино надад санаанд орсон. Boy, that escalated quickly. Ямар амар хурдан тесэрчвэ. Тэ? I mean, that really got out of hand fast. Тэ? That really got out of hand fast. Ямар амар хурдан. Энэ хоёр бүр ингээд хамгийн зуц хоёр гар байснаа ямар хурдан муудалцсан бэ? Тэ? It jumped up a notch. It did, didn't it? Boy. Ямар азар гэрт пи байгаагүй юм бэ? Тэгэх юм бол би энэ контентыг бараг софтвер хийж байгаа байхгүй яа гэх юм бол. За тэгээ хамгийн гайхалтай юм юу юм бэ гэх юм бол. Энэ маргааныг зогсоох гэж баахан хүмүүс гарч ирсэн. Тэ?
Тэгээ хамгийн сонио хийм бэ гэх юм бол Kanye West. Дөнгөж Kanye West бас боронтож үзэж байгаа шүү дээ. Еврейчүүдийн эсрэг баахан тэнийг юм ярьж байгаа. Мань хүн бас cancel болсон. Тэгээд Kanye West хамгийн шинэ дуугийг үзээрэй. Heil Hitler, Гитлерийг дэмждэг хүн болцсон. За тэгээ одоо бүр Kanye нүхнөөсөө гарч ирээд Bros, please no. Андуута болооч. Тэгээ we love you both so much. Яг Kanye миний зүрхэнд байсан юмыг өгүүлбэр болголоо. Тэгээ андуудаа болооч. Хоёул би хайртай штэ. Яа. Тэгээд ерөнхийлөгч Трамп огцорох ёстой, шин нам гаргаж ирэх ёстой гих мэд шин SpaceX-ийн гэрээ мэрийгээд тэгээд Трампын талын хүмүүс тэгээ ингээ юу харагдж байгаа юм бэ гэхэл Elon Musk яг жинхэнэ мага биш байхгүй юу? Тийм ээ. Elon Musk арай нөгөө консерватив татвар төсөв бизнесийн орчин гэж ярьж байгаа. Дональд Трамп юу юм бэ гэх юм бол энэ арт түмэн хөдөлмөрлж байгаа цагаан хүмүүс те энэ технологийн салбарт ажиллах байгаа хүмүүс жирийн иргэний төлөөлөгч гарч ирээд дайн маны санхүүжилтээ боли, дайн болиулъя гих мэт шин платформ дээр явж байгаа. Тэгээд жинхэнэ одоо Дональд Трампын талын хүмүүс амар юм хэлж эхэлж байгаа байхгүй. За тэгээд 2016 онд Дональд Трампыг ерөнхийлөгч болгосон хүний нэг нь Стив Баннон. Тэгээд Стив Баннон бүр амар юм хэлж байгаа сонсъё. Elon Musk is working for himself. President Trump empowered him more than anyone's ever been empowered. Elon Musk амиа л хичээгээ явж байгаа. Дональд Трамп юу хийсэн бэ гэх юм бол Elon Musk тэ хинч өмнө өгөөгүй эрх мэдлийг Elon Musk өгсөн. In this government, had his back, promoted this guy. And when people like me who said, you're making a mistake, right? This is a bad guy. He's going to turn on you. He's not with us. He's also totally incompetent. And тэгээд энэ хүн юу хийсэн бэ гэвэл Elon Musk-аас болгоомжлоорой, амиа хийжсэн гай шүү. Өөрийнхөө компанийнхаа төлөө, өөрийнхөө ашигынхаа төлөө явж байгаа шүү. Ийм их эрх мэдэл, ийм их хурдан, ийм их хэмжээгээр эрхлүүлж болохгүй. Энэ урвчнаа. Худлаа хүн. President Trump said, hey, give this guy a shot. And I trust President Trump's judgment enough to say, as people know, I backed off a little, right? Not a lot, I backed off a little. But it's not about observations. As soon as he didn't think he ran the deal or got the adoration, right, that he was starting to be saying, where's the $1 trillion, right? What is... Тэгээд Стив Баннон юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Elon Musk угаасаа бүтээмжгүй хүн нэ. Тэгээ Elon Musk-аас худгаар бид нарт юу амласан бэ гэх юм бол $1 их $80 хэмнэлтийг гаргаж өгнө. Тэр их $1 их $80 хаана байгаа юм бэ? Elon Musk чи бүдүүлгээр хэлэхэд чи шаахгүй штэ. Гэлтэй тэр их $80 хаана байгаа юм бэ? He turned on President Trump. За тэгээд ард түмэн мань хүнийг ингээд хайрлага болоод хүн болгон ерөөхдөө Elon Musk-ийн өгцгийг үнсгөө болсон чинь урвж байгаа үсттэй. Тэ? За тэгээд нэмээд юу хэлсэн? Elon Musk is working for himself. President Trump in... За тэгээд Elon Musk-ыг тэ одоо зохицуулах хэвээр бараг шоронд оруулах хэвээр SpaceX-ийн компаниг хурааж авах хэвээр. Тэгээ би ингэ бодож байгаа. Oh my god бурхан минь ээ. За ингэ Tesla-гийн хувьцаад навс буурах юм байна. За тэгээ ингэ тайвшраад жоохон амьсгаа аваад тэгээ би бодсон. Окей. Энэ хоёр хоорондоо одоо ингэ муудалцаад алцаад эхлэх юм уу? Боломжгүй баха. Яг гэх юм бол Elon Musk Donald Trump хэрэгтэй, Donald Trump Elon Musk хэрэгтэй. Энэ хоёр дэндүү ойрхон, дэндүү зузаан, дэндүү нөхөрсөг байсан. Тэгэхээр муудалцахаас өөр аргагүй. Би угаасаа хамтрагч нартай бас зөнөө муудалж исэн. Дэндүү ойрхон байгаад ирэхээр угаасаа ийм болох магадaltaй байдгийн. Гэхдээ одоо Elon Musk-ыг компаниг хураана гэсэн юм байхгүй. Яг гэх юм бол Elon Musk маш их дэмжлэгтэй, маш их хөрөнгөтэй. Хамгийн гол нь Elon Musk ч гэсэн хэрэгцээтэй учраас би юу гэж бодсон бэ гэх юм бол за энэ төр зүрийн асуудал баха. Тэгээ би юу хийсэн бэ гэх юм бол Tesla-гийн хувьцаа $286 дээр байхад нь нэмж авсан шүү. Окей. За тэгээд өөр хүмүүсийн яриа ингээ гарч иж байгаа. За тэгээд Shark Tank-ийн гишүүнийг хэдүүлээ сонсцгоё. Did Elon Musk do damage to Tesla and to shareholders today long term? Elon Musk өнөөдөр Tesla-гийн хувьцаа эзэмшигч тэгээ хөрөнгө оруулагчийг бүр амар хохироосон уу? Урт хугацаанд Tesla брендийг будаа болгосон уу гэж асууж байна. Зөв асуул. You know, if you own Tesla as I do, I'm a shareholder, we're used to volatility. The vol on this stock's insane, and it really is driven by a tweet or whatever. The real issue is what's the long-term opportunity in this company? If you
Тэгээд та нар над шиг урт хугацаанд энэ Tesla руу хөрөнгө оруулалт хийсэн байгаа юм бол хэлбэлцэл угаасаа байнга байдаг. Ингээд дээшээ доошо савлгаа нь бүс солиотой. Эндээ хэдүүлээ угаасаа дассан байгаа. Тэ энэ Tesla авна гэдэг чинь Elon авч байгаа. Тэ Elon төгссөн бишээ. Төвчээргүй. Тэ дэндүү хурдан хөдөлмөр байдаг. Тэгээд компани дотроо бүрэн эрх мэдэлтэй дандаа хийсэн юм зөв байж таардаг, зөв юмны араас нь явдаг маш хурдтай. Тэгээд Elon шиг ажилтдаг хүн улс төрлөө ороод ирэх юм бол угаасаа ийм болох байхгүй юу? Тийм учраас би бас улс төрлөөс хол байдаг гэх мэт ч тийм. За ийм юм ярьж байгаа. Believe in EV, if you believe in robotics, if you believe in all of the technology this company has and autonomous driving, you stay along the stock. I remind everybody when they talk to me about Tesla, За тэгээд ерөөдөө robotics, simulation, full self driving харах юм бол тэр компанийг харж үзээ. Elon Musk мундаг энэ компани гоё төслийн араас нь явж байгаа. Энэ компаниг угаасаа нураан гэж байхгүй одоо Elon Musk-тэй шүүхтэд алцаад явах нь аль аль нь ерөөсөө ашиггүй. Угаасаа боломжгүй одоо Украины дан дээр төвлөрөх ёстой, Иран дээр төвлөрөх ёстой, Европ дээр төвлөрөх ёстой, Хэд дээр төвлөрөх ёстой. Тэгээд улс төрийн капиталаа Donald Trump маш болгоомжтой ашиглах ёстой учраас энэ дээр алаан болохгүй. brands destroyed, yada, 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 woof, woof, woof. Remember Tylenol? Remember that story? Everybody said there'll never be another bottle of Tylenol on shelves. It's 10 times bigger than that catastrophe. Brands were... За тэгээд Kevin O'Leary юу хэлж байна гэх юм бол та нар ингээд Tesla-гийн брэнд 50 бэ, тэ? Tylenol имийг санаж нөгөө Америк зарж байгаа ibuprofen байхгүй юу? 10 жил юм уу 12 жилийн өмнө ibuprofen Tylenol зарж байхдаа хортой Tylenol гарч ирээд тэндээ тэр хортой имнээсээ болж барыг 10 20 хүн нас барсан. Тэг хүмүүс юу ярьжсэн бэ гэх юм бол Tylenol брэнд хог болцсон. Дампуурсан. Дахиад хизээж Tylenol зарагдах уу? Тэгээд цаг хугацаа өнгөрснөхийн дараа Tylenol буцаага зарагдцсан. Бүх болоогүй юм шиг болцсон. Cover. Elon's a unique individual. He's a bombastic person. You've seen this already today in this exchange with Trump. Those are two giant egos, and everybody understands what's going on there. Let me leave you with. За тэгээд ерөнхийдөө Elon бол сонин, содон, өрмөц хүн, том эгүүтэй, Donald Trump асар том эгүүтэй. Тэгээд энэ болж байгаа юм хэдүүлээ бүгдээрээ мэдж байгаа. Энэ зүгээр тесрэлтэй харж байгаа. Тэгээд ганц тесрээд, хоёр тесрээд газрын хөдөлгөөн дуусчихнаа л гэж. Yes, do you think the relationship ever recovers? Because there's a difference in politics of we disagree on taxes or tariffs or whatever. But once you go to Jeffrey Epstein, Kevin, that gets personal, and I wonder if this ever comes back. За тэгээд энэ хоёрын харилцаа ерөөхдөө аврагдах боломжтой юм уу эсвэл дууссан юм уу? Яагаад гэх юм бол Elon Musk Donald Trump-ыг яаж гүтгсэн бэ гэвэл Jeffrey Epstein тэр насан туршаагүй эмэгтэйчүүдийг ингээд хүний 8 хүчингийн хэрэг тим юм лөө одоо яаж байгаа юм шин буцах зам байгаа юм уу? Or they're done. You know, it's going to come back. I mean... You think so, really? Trump... Yeah, Гэтэ ингээд толгоон жоохон ингэж юм те. I'll tell you why. I mean, again, this is, watching Trump and meeting with him a few times. This guy's a transactional guy, pragmatic. I don't really shill for politicians. I shill for policy. I've said that countless. За тэгээ юу л жинэх юм бол да би Donald Trump хэдэд удаа уулзсан би тодорхой хэмжээнд таньнаа. Pragmatic хүн. Тэ? Transaction хийдэг, deal хийдэг, хэлцэл хийдэг хүн нэ. Times I don't care, I don't care in a tweeting war. It's kind of irrelevant. But if you ask me, will these two men meet again and be friends? I would say yes. It's like a marriage. They had a little tiff. They had a bad date. Okay. And now they're going to call each other and say, sorry about that, honey. Let's work. Тэгээд юутай зурлж байгаа юм бэ гэх юм бол энэ хоёр гэрэлцсэн хүн шиг байгаа. Эхнэр нөхөр шиг байгаа. Тэгээд заа ингээд хэрэлцсэн. Тэгээд энэ хоёр удаа уцаар утахгүй ярина. Тэгээ юу хэлэх юм бэ гэх юм бол уучлаарай гэж хэлнэ. Окей, хин төрүүлээд уучлаарай хэлэх хэрэгтэй юм бэ гэх юм бол ойлгомжтой Elon Musk тий. Яг гэх юм бол мөнгөний хүч гэсэн юм байгаа, мөнгөний нөлөө гэсэн юм байгаа. Гэхдээ дэлхийн хамгийн баян хүн хэр нөлөөтэй хэр хүчтэй байсан ч гэсэн жинхэнэ power ирч хүч жинхэнэ нөлөө бол улс төр штэ ерөнхийлөгч. За тэгээ хэдүүлээ тайвшрыг тэгээд би бас өөрийнхөө яаж тайвшрах гэж үзсэн бэ гэх юм бол Elon Musk, Donald Trump-ын зургуудыг хараад л ингээд тайвшир. За тийм учраас хэдүүлээ гүн амьсгаа аваад тайвшрыг. За тий. Энэ хоёр ийм зуз байсан шүү дээ. Ийм сайхан хоёр хос байсан шүү дээ. Comeback хийгээсэ тий. Сталин яг хамтарчийнхаа зургийг устгацдаг байсан. Гэхдээ ийм болохгүй л үү дээ. Тэгээ энэ хоёр ийм сайхан хоёр андууд байсан. За
Тэгээд Трампын нэг тодорхой хэмжээний буруу байгаа. Гэхдээ 100% Трампын буруу биш. Энэ Америкийн улс төрийн систем их хурлын буруу. Трамп 100% эрх мэдэлтэй байсан бол Илоны хүсэж исэн юмыг хийч байсан байхгүй юу? Гэхдээ улс төр дотор яг бүх юм хүснийхаа дагуу ерөөсөө явахгүй. Тийм учраас I have a plan of cutting spending. Би ерөөхдөө надад мөнгө хэмнэх төлөвлөгөө байгаа. Тэгээд өгж байгаа байхгүй юу? Тэгээд тэр нь юу юм бэ гэх юм бол зарлага үүсгэх. За тэгээ одоо энэ хоёр маань хаана баривчлагдсан байгаа юм бэ гэх юм бол энэ эвлэрэх ёстой гэсэн цамц дотор одоо орцсон байгаасаа гэж би хүсэж байна. За тэгээд Elon Musk ягаад ингэсэн бэ гэх юм бол магадгүй you're not you when you're hungry. Чи өлсгөлэн байх үедээ боронтой байдаг шүү дээ. Та тийм дунд эмгтээчүүд байгаах энийг яг сайн мэдж байгаа. Тийм учраас Elon Musk ингээд tweet meet яаж ихтэй сайхан хоол идсэн, сайхан тайвширсан, нэг хондог вино ууцсан. Тэгээ та санаж байгаа юм бол 8-9 жилийн өмнө Elon дээр бас яг адилхан юм болж исэн шүү дээ. Тэгээ хэдүүлээ бүгдээрээ энэ хараад энэ хоёрыг дурсаад ингээ харах хэрэгтэй. Тийм ээ. Тэгээ эцээцтэй юм шүү дээ. Тэгээ Elon нүдэ анаараа өгшөө. За, нүдэ энсэн. За, юу харагдчих юм гэж. Юу ч харагдахгүй байна. Нүдэ энсэн чинь хав харахгүй байна гэж. Тэгээ миний ертөнц яг тийм шүү дээ. Чи байхгүй юм бол. Donald Trump. Тийм ээ, bro. За, юм болоосаа. За, тэгээ өнөөдөр Elon Musk-ийн хамгийн том алдаа юу байсан бэ гэх юм бол та мэдэх юм бол энэ гайхалтай ном байгаа. Power гэсэн, хүч гэсэн, нөлөө гэсэн ном, тэ? Нэг юм бичсэн бэ гэх юм бол Robert Greene. Би байнга уншдаг. Тэгээ эхний бүлэг дотор юу бичигдсэн байгаа юм бэ гэх юм бол never outshine the master. Окей. Тэ. Даргаасаа хизээч бити тэ том болох гэж үзээрэй. Даргаа бити outshine хийгээд үзээрэй. За, тэгээд энэ юу болж байгаа юм процесс явж л байна. Тэгээ шинэ апдейт байх юм бол дараагийн видеон дээр та танилцуулнаа. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ, амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм уу да яагаад гэх юм бол энийг дараа чиний амьдрал чинийх болно. За, энэ сургалт дотор юу орсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хувь хүний сургалт контент явуулж байгаа. Энийн тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн тийм үр дүнтэй, арга сайтай юмнуудын оролцсон байгаа. За, тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. Чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далт хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын өгнө. Бас хөвгчлөлтэй. Фан. Чамаа ерөөсөө зовоохгүй чи залахгүй чи ерөөсөө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент, 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайлныг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зоолонгоос салах юм бэ? Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.